Манай улсад хувийн хэрэгээр оршин сууж байгаа нийт гадаадын иргэдийн дээлийнх буюу 52.4% нь хөдөлмөр эрхлэх зорилготой байна. Сайн мэцхан үзэгчтэй мэдээ эхэлж байна. Студид хөтлөгч Гамбтын Баасансвар ажиллаж байна. Анхаарлаа хандуулна. Малын гаралтай түүхийд экспортлохын тулд лабораториудын хүчин чадлыг нэмэх шаардлагатай. Цалин хөлсийг нэмэгдүүлж иргэдийн худалдан авалтыг сайжруулахад цогц арга хэмжээг авах хэрэгтэй гэж эдийн засагч Ган Гэрэл үзэж байна. Зэрэг татлаад хамрагдсан залуучуудын дунд уян мөчний гэмтэл их байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Брат театр Монгол улсын нийслэлд халахын гол тангараг жүжигийг Голбаатарын их нутагт толилуулж байна. Хүнсгүүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн салбар нэг чиглэл нэг бодлоготой болно. Сумын мэрэгчлэлтнээс эхлээд салбарын сайд хүртэл хийж хэрэгжүүлж байгаа ажил хийгээд зорилго чиглэлийн талаар нэг ойлголттой байх ёстой. Ингэж байж үр дүн гаргана гэж үзэж байна. Үүний тулд тулгамдж байгаа асуудал, түүний шийдэл, цаашдын зорилго зэргийг хэлэлцэхээр удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөнийг эхлүүллээ. Хүнсгүүд аж ахуйн хөнгөн үйлдвэрийн удирдах ажлын зөвлөлт уулзалтын эхэнд салбарын хэмжээний нонд хэрэгжүүлэх ажил бодлого чиглэлийг танилцууллаа. Тухайлбал бэлчээрийн мал аж ахуйн хөгжлийг дэмжих нутагтаа эзэн 100 мянга төслийг 16 аймгийн 16 сум 16 багт хэрэгжүүлэх болсон байна. Төслийн хүрээнд 16 багийн нийт 100 гадбайд ногоон дижил тариална. Мөн түүхэд бэлтгэл зориулсан 450 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкар дамжуулан олгож эхэлсэн байна. Тус салбарын ажлыг өөрчлүүлэхийн тулд ажлын уялдаа холбоог сайжруулж бодлого чиглэлийг нэг урсгад оруулах шаардлагатай байгааг онцлсан юм а. Хөдөө аж ахуйн салбар дээр бид бодлогоо нэг болгоё. Жишээ нь одоо газар тариалангийн салбар дээр бид нэр экспортын чиг баримжаатай яаж хөгжих юм. Тэр тал дээр ойлголтоо нэг болгоно. Нөгөө талдаа мал аж ахуйн салбар дээр энэ хаягдаад байгаа өснөөсөө хэдүүлээ яах вэ гэдэг дээр бодлогоо зөв болгоч. Дараа нь бол одоо энэ жижиг дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг цаашд яаж харах вэ? Хүнсний хувьсгал цагаан алтыг цааш нь яаж хөгжүүлэх үү гэдэг. Ингээд энэ салбарт төрийн үйл хэргийг явуулж байгаа бүх хүмүүс одоо цонхоор бүгдээрээ харъя. Тэгэхгүй ингээ яамны бодлогыг ингээд сошиалор юм уу хэвлийн хуудаснаас юм уу эсвэл нэг хугацаа хоцорч очиж байгаа албан тоотоор ингэж яваад бол бид амжилтанд хүрэхгүй юм а гэж ингэж үзэж байна. Манай улс давтагдчихгүй өрмөс нүүдлийн мал аж ахуйтай үүнийг орчин цагийн нөхцөл байдалтай уялдуулж хадгалж авч явах, малын гаралтай түүхийд махан бүтээгдэхүүнийг олон улсад гаргах, борлуулах зэрэг асуудал тулгарч байгаа нэг чухал асуудал. Малын гаралтай бүтээгдэхүүнийг экспортлохын тулд малын эмнэлгийн байгууллагыг хацаас гаргах, хуучин хэрэгжилсэн сайн туршлагыг ашиглан арьс шир хадгалах хураах цэгийг цөөн сумдад байгуулж турших зэрэг ажлуудыг хийхэр болсон байна. Ингэснээр малчтын орлого нэмэгдэж, мал маллах хүмүүсийн тооч нэмэгдэнэ гэлээ. Эрс тус уур амьсгалд одоо өсөж бойтсон малын одоо арьс бол тэр хэрээрээ бас их онцлогтой байд юм байна. Дулаан газрынхаас. Тийм учраас энэ онцлогоо бид нэр тусгасан одоо тэр малын одоо түүхий эдийг үн цэнтэй байлгах тал дээр одоо малынхаа өвчний асуудал, нөгөө чанарын асуудал гэдэг олон зүйлүүдээ ингээд нэг эхний ээлжинд 6-7 суман дээр ингээд хийгээд үзье гэж ингэж үзэж байгаа. Хуучин худалдаа бэлтгэлийн анги шиг аваад давслаад хадгалаад Евразийн холбооны улсуудтай байгуулах хэлтсээрийн дагуу манай улс 370 гаруй бүтээгдэхүүн экспортлох боломжтой болно. Үүнд малын гаралтай түүхэд багтсан. Одоогоор Евразийн холбооны 4 улстай санамж бичгээ баталсан байна. Гэхдээ эдгээр улсад хүнс болон малын гаралтай бүтээгдэхүүн экспортлохын тулд лабораторийн хүчин чадлыг сайжруулах шаардлагатай байна. Нэг чухал хийх асуудал бол одоо лаборатори баг. Мэдээж одоо тухайн манайх бол экспортлчин те импортлогч одоо тухайн орн бол шаардлага тавьдаг. Одоо ямар өвчнөөс одоо тухайн одоо шинжилгээ хийх юм тийм ээ шаарддаг. Тэгэхээр бид бол тэр одоо өвчний одоо эрүүл баталгаатай байдлыг хангахын тулд одоо бид одоо манад байгаа мал эмнэлгийн лабораториуд хүчин чадлыг бас сайжруулах тийм ээ энэ үл зайлшгүй одоо чухал. Уус аймагт 2.9 сая толгой мал үйлчилж байна. Тус аймгийн мал эмнэлгийн газар бүх малдаа шүлхээ өвчний дархлаажуулалтыг хийж дуусгасан байна. Мөн вакцины хадгалах хүүтийн хэлбэрийн төхөөрөмжийг 10 орчим сумдад байгуулсан байна. Үүнээс гадна малын арьс ширэг гэмтэх шимэгчийн эсрэг вакциныг байнга хийдэг байна. Ажлын дүр дүнд бас түгээд бүтээгдэхүүний чанар одоо сайжрах, гуур гэдэг гуурын одоо халдвар байхгүй болох. За мөн цаашлаад одоо бид бүхэн одоо малын гадна шимэгч ширх бөөсийн одоо бөөсний дэгдэлтийг одоо бууруулах чиглэлээр ажиллаж байгаа. Ажлыг одоо зохион байгуулж байгаа. Зөвлөгөөний үеэр Хүнсгүүд аж ахуйн үйлдвэрийн сайд аймгийн засаг даргамжтай 100 мянга нутагтаа эзэн төсөл хэрэгжүүлэх гэрээ байгууллаа. Мөн аймагуудын Хүнсгүүд аж ахуйн газрын
2020 оны үйл ажиллагааны тайлан нисэн үнэлгээ дүгнэлт, мал аж ахуй газар тариалан, хүн сүнгийн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэж, туслах малчны тухай анхдаг шүүлийн төсөл, малын тодорхой албан татварын тухай хууль нэмэлт өөрчлөлт оруулах тухай зэрэг салбарын хууль эрх зүйн сайжруулах чиглэлээр санаачлан боловсруулж байгаа хуулийн төслүүдийг танилцуулсан юм а. Доржин Цэнгэнжив, Евгений Павлов, Пүрсэнгийн Марлма, Аист Глобал. Манай улс сүүлийн 3 жил дараалан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлсэн. Тухайлбал 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байсныг 2025 онд 792 мянган төгрөг болгосон. Гэсэн ч хүмүүсийн худалдаа авах чадвар муу хэвээрнэ. Манай сэтгүүлч учир шалтгааныг хайж эдийн засагч ган гэрлээс асууж тодорхойлжээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлснээр хүмүүсийн цалин өснө гэж ойлгож болохгүй. Харин цалин орлогыг өсгөхийн тулд бүтээмжийг дээшлүүлэхэд анхаарах учиртай. Тодорхойлбол төрд ажиллаж байгаа хүмүүсийн орон тооны асуудлыг авч үзэж болно. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит компаниудад нийт ажиллах хүчний 11 орчим хувь нь ажиллаж байна. Тэгвэл Япон, Солонгос гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад энэ харьцаа 2 дахин бага байна. Тиймээс төрд ажиллаж байгаа хүмүүсийн тоог багасгаж, орчин үеийн технологийн хөгжлийг ашиглаж цахимжуулах боломжтой. Энэ мэт гаргалгааг олж харж зөв зохион байгуулж чадвал нэг хүнд ногдох цалингийн хэмжээг ихсгэж, бодит орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэж эдийн засагч үзэж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ бол яг ойрмогхон нэмэгдэг 2-3 жилийн өмнө нэг 792 мянган цаас болсон тийм. Ерөнхийдөө ингээд сая удаа багш нарын цалинг бол нөгөө төсөвт бол яг үгээр нэмэгдэл цалингийн ингээ хуудууд буруу ингээ тусгасны улмаас бодит цалин ингээ тусагтаагүй байжгаад сая шин сайд томилогдоод 25 онтой харьцуулахад одоо багш нарын цалин 50%-аар нэмэгдлээ шүү дээ тийм үү. За эмчнэрийн цалин бол бас тодорхой хэмжээгээр нэмэгдчихсэн тийм. Ингээд. За ингээд бол ямар ч гэсэн ингээд юу утгаараа одоо мөнгөн утгаараа тийм ингээд цалин нэмэгдээд байна. Гэвч дагаад юмны үн нэмэгдээд байна. Тэгэхээр юмны үн нэмэгдээд байхаар хэдий цалингийн нэмэгдэл ингээд бодитоо ингээд одоо цаасан утгаар гэж хэлэх юм уу те эдийн засгийн утгаар гэх юм бо нэрлсэн цалин ингээд нэмэгдээд байгаа боловч одоо юмны үнийн өсөлт нь тэрнээс ингээд даваад байгаа учраас бодит ингээд цалингийн өсөлт ингээд гарч ирэхгүй байгаа байхгүй юу. Мөн үнэ зэрэгцээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг холбож тогтоох чиглэлийг зөв тодорхойлох учиртай. Манайд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй холбогдсон төрөл бүрийн нийгмийн зардлууд маш их. Тухайлбал нийгмийн халамж байна. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд нийгмийн халамж дагаад өсөж байдаг. Энэ бол мэдээж нэмэгдэх ёстой зардал. Харин үүнийг төсөвтөөр давхар тооцож явах гэбол урсгал зардал нэмэгдэхэд нөлөөлдөг гэдгийг хэлж байна. Жишээ нь одоо манай энэс болоод урсгал зардал чинь бол нэг хэсэг, төсвийн нийт зардал бол дотоодын нэгтгэд 38% тий. Урсгал зардал чинь бүр 35%, 34% өдөр хүрж исэн ийм тохиолдол байлаа шүү дээ. Одоо бол харьцангуй бол төсвийн нийт зардал бол дотоодын нэгтгэдний 31%-тай. За урсгал зардал бол 28% руу ороод ирлээ тий. Энийг бүр улам цаашаад буглах шаардлагатай. Ер нь дэлхийн одоо дундаж жишгийг хөгжиж байгаа орнуудын жишгийг харахад бол төсвийн нийт зардал бол дотоодын нийт түвшингийнхээ 25-аас 27% эргэлдэж байдаг. Тэгэх юм бол энэ бол зохистой хэмжээ байна. Эдийн засгийн өсөлтөө боомлохгүй тийм ээ. Нөгөө талаас бол тодорхой хэмжээгээр төсвийнхөө зардлыг бол бас инфляцтайгаа уялдсан инфляцийн өсөлтийг хязгаарласан ийм одоо төсвийн зардлын зохистой хязгаар байна гэж авч үздэг байхгүй. Гэтэл бид бол одоо энэ дэлхийн дундаж 27% биш тийм. Энээс бас л их өндөр багтах. Тэр цаашид төсвийн зардлаа ялангуяа урсгал зардлаа бол бууруулах шаардлага гарч байгаа хэрэг тулгарч байгаа. Түнчлэн эдийн засаг дахь төрийн өмчийн оролцоо маш өндөр байна. Эдийн засагт 100 төгрөг эргэлдэж байна гэхэд 76 орчим төгрөг нь төрөөр дамждаг. Энэ нь авилгал их байгааг харуулна. Мөн авилгал нь үнийг хөөргөдөг. Тийм учраас үнийг засаж сайжруулахын тулд төсвийн зардлын өсөлтийг хязгаарлаж, төсвийн реформыг үргэлжлүүлэх хэрэгтэй. Нөгөө талаас ажилчин, ажил олгогч хоёрт хоёуланд нь дарамт болдог нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах ёстой. Шимтгэл төлөлөөгээд нийгмийн даатгалын сан нэмэгддэггүй. Хадгалан хэлбэл шимтгэл нэрээрээ дахин нэмж татвар автгаа. Үүнийг өөрчлөх ёстой гэлээ. Жанчидварш Баттар, Евгений Павлов, Пүрсэнгийн Марлма, Аист Глобал. Цэрэг татлахын үеэр жил болгон яригддаг зүйл бол залуучуудын эрүүл мэнд. Энэ жилийн хувьд зарлан дуудах аваад ирсэн залуучуудын дунд үе мөчний бэртэл их байгааг эмч хэлж байна.
Өнгөрсөн 7 өдрийн амралтын өдрүүдэд 2026 оны 1-р ээлжийн хугацаа цэргийн албан татах үйл ажиллагаа нийслэлд боллоо. Нийслэлийн 6 дөрөвт явагдсан цэрэг татлахын төвчөөнд хүмүүс ихтэй байлаа. Цэргийн албан хавцалтай залуус олширсан ч эрүүл мэндэд тэнцэхгүй хасагдах явдал түгээмэл ажиглаж байна. Чихамар хоолой болохоор хамрын тасвчийн мөрөө ерөнхийдөө гэмтэлтэй холбоотой бараг их нь зарим нь төрөлхийн үг байдаг. Тэгээд тэрийг онцлуулахгүй яваад ахаар ингээд цэг талах дээр ирээд амьсгалын чөлөөтэй байдал нь алдагдсан байдаг учраас энэ орж идэх болчихж байгаа байхгүй. За гэмтэл дээр одоо тэрэнгүүд чинь одоо энэ сурооны байдал ч юм уу те зүйлээд гэмтэх асуудлууд айгүй их байна. Эрүүл мэндийн даатгалын үндсэн зүйлийн 14 дэх тогтоол нэмэлт өөрчлөлт оруулж тэгээс 18 хүртэлх насны хүүхдийн гишүүдийг эцэг хийн халааснаас нэг төгрөг гаргахгүйгээр 100% даатгалаас санхүүжүүлж үнэгүй эмчлэх, харин насан туршид 100% төлбөрөөр төлж эмчлэхээр болсон. Гэтэл үүнийг ялгаж ойлгоогүйгээс цэрэг татлах эрүүл мэндийн үйлчлэр орж байгаа залуучдын онохын 4 болон түүнээс олон шүд өвчлсөн гарч байна. 4-өөс дээшүүд хүчтэй хүмүүс айгүй их байна. 4 байвал одоо ингээд явж болж байгаа шүү дээ. Тэгээд цэргийн анги эмчилдэг болсон шүдний эмчтэй болсон байхгүй. Тэгсэн ирнэл одоо шүдний бүр өрөвсөнд ихссэн хүүхдүүд бас их ирээд байна. Тэрэн дээр одоо маш сайн анхаарал тавьж одоо бодлогын түвшинд хэрэгжүүлэхгүй бол одоо цэргийн насны залуучуудын маш шүдний өвчлөлт өндөр гарч байна. Тэгээс 6 насны хүүхдүүд жилд 5 шүд, харин түүнээс дээш 18 нас хүртэлх насны хүүхд залуучууд 6 шүдэд жилд үнэгүй эмчлүүлэх боломжгүй. Тиймээс эцэг их хацраа хамгаалагч нар хүүхдийн шүдийг тогтмол эмчлүүлэх, мөн ахуйн бэртэл авсан бол яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг мэргэжилтэн зөвлөж байна. Эсвгөөс жилрэх тусам ахуйн бэртэл шүдний өвчлөлөөс болж цэрэгт тэнцэх залуусын тоо буурахар байгааг эмч анхааруулж байна. Доржин Цэнгэнжив, Евгений Павлов, Пурсрынгийн Марлма, Аист Глобал. Үзэгчтэй үргэлжлүүлэн зарим үйл явдлын мэдээллийг цөөн үгээр хүргье. Өнөөдөр олон улсын галс хөнөөгч аврагчдын өдөр. Уг өдрийг 1999 оноос дэлхийд даяар тэмдэглэдэг болжээ. Тодорхойлбол 1998 оны 12 дугаар сард Австралийн Виктория мужийн Линтон хот орчимд гарсан ой хэрийн тэмрээр 5 галс хөнөөгч амиа алдсан юм. Улмаар 1999 онд галс хөнөөгч J.J. Edmondson дэлхийн нийтэд уриалга гаргаснаар энэхүү өдрийг тэмдэглэх санаачлага олон улсад төвөнд илэрчээ. Улсын хэмжээнд 147 удаагийн аюулт үзэгдэл ослоо бүртгэгдэж, онцгой байдлын алба хаагчид 7 хүний амь насыг авран хамгаалсан байна. Аюулт үзэгдэл ослын 124 нь ахуйн хүрээний галт төмөр, 10 нь ой хэрийн төмөр байсан бол хүчтэй салхи шуурга 1 удаа гарч, 12 тохиолдол нь хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол байжээ. Нийт аюулт үзэгдэл ослын 80 нь нийслэлд бүртгэгдснээс 16 нь шар усны галт төмөр байжээ. Увс аймгийн Завхан сумын нутагт өглөөний 7 цаг 30 минутад 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөжээ. Газар хөдлөлт Цагаан хайрхан сумын төвөөс 50 км, Завхан сумын төвөөс 55 км, Хяргалс сумын төвөөс урд зөөгт 58 км-т болжээ. Сүүлийн үед газар хөдлөлтийн чичирхээлийн тоо давтамж нэмэгдэж байгаа ба 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 10 дахин өсөд байна. Засгийн газар шинээр байгуулагдсанаас хойш яг 1 сар болжээ. Энэ хугацаанд салбар бүр тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн зэрэгцээ цаашдын зорилго зарилтаа тодорхойлохоор ажиллаж байна. Анхан шатны мэргэжилтнээс ахуулаад салбарын сайд хүртлээр нэгдсэн нэг төлөвлөгөөний дагуу үр дүнтэй ажиллана. Аливаа бодлого шийдвэрийг нийгмийн сүлжээ, сошиал хуудаснаас бус нүүр нүрээ харан хэлэлцэж тодорхойлж, нэгдсэн ойлголт мэдээлэлтэй хамтран ажиллахын төлөө зорж байна. Баянгол дүүргийн 20 дугаар хороо дулааны цахилгаан станц 2-ын үнсэн сангийн талбайд барих дулааны 5 дугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалт аль бие осоор эхэллээ. 300 мегаватт захилгаан, 340 гикал дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай тус станц 658.6 сая $ам төсөвт өртөгтэй. 80%-ийг хувийн хөвшлээс буюу түншлэгч тал хариуцах бол 20%-ийг нийслэлээс гаргана. Үүний тулд 200 тэрбум төгрөгийн бонд гаргаад байгаа юм. Станцыг 2028 онд бүрэн ашиглалтад оруулна.
Өнөөдөр Пиратад дугуйн жагсаал боллоо. Удахгүй болох агуу эх орны дайны ялалтын баярт зориулсан өнгөрсөн сарын сүүлээс олон талт үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Өнөөдөр энэхүү үйл ажиллагаа дугуйчдын жагсаалаар үргэлжилж байна. Туг далбаа намируулан давхих тэдний жагсаал Улаан удад ер бүсийн таа тавар амьсгалыг бий болгожээ. Ice Global-ийн цөөн 20 мэдээ байлаа. Ажлын амжилт хүсье. Манай улсад хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бүртгэж, тухайн этгээдийн мэдээллийг олон нийтэд ил тод болгох эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Үүний ач холбогдлыг манай сэтгүүлч Хуульч Батхүүгээс тодруулжээ. Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нь бие махбод бэлгийн сэтгэл санааны болон үл хайхрах гэх мэт олон хэлбэртэй. Мөн хүчирхийлэл гэр бүлийн орчноос гадна сургууль цэцэрлэгийн орчинд үлдэгдэж байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн 200 гаруй тохиолдол бүртгэгджээ. Тиймээс хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдийг бүртгэж, мэдээллийг нь олон нийтэд ил тод болгох нь юуны өмнө эцэг эхчүүд хүүхдээ болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах бодит боломж бүрдэнэ гэж хуульч үзэж байна. За тэгэхээр сүүлийн үед одоо хүүхдийн эсрэг аимшигтай хэрэгүүд гарах болж байна тийм. Тэрэн дундаа одоо хүүхдийн бэлгийн хүчирхийлэл үзүүлдэг, хүчинддэг, амь насанд нь халддаг ийм хэрэг гарч байна л та. Тэгэхээр бусад улсад яаж одоо энэ асуудлыг шийддэг гэхлээр энэ төрлийн гэмт хэрэгтний талаарх мэдээлэл нь олон нийтэд ил тод байд юм байна. За ил тод байж байгаа нь өөрөө нөө эцэг эхчүүд хүүхдээ одоо гадаа тоглуулах тийм ээ, сургууль руу нь явуулах, одоо ийш тийшээ явуулахдаа харж хандна гэсэн үг. Одоо манай гудамжинд энэ төрлийн гэмт хэрэг үйлдээд шороо оронд гараад ирсэн хүн байна уу? Манай эргэн тойронд ийм хүн байна уу? Манай орцонд байна уу? За хүүхдийн маань сургуулийн орчинд ийм хүн амьдарч гин үү гэдгийг мэдэх ёстой юм байна. За ийм мэдээлэл нь ил байх юм бол хүмүүсийн одоо хараа хяналт харьцангуй сайн болно шүү дээ. Мэдээлэлгүйгээс өнөөдөр маш олон хүүхэд гэмт хэрэг хүчирхийллийн хохирогч болж байна. Мөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс давтан гэмт хэрэг үйлдэх магадлал өндөр байдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ чиглэлд дэлхийн олон оронд нэвтрүүлсэн туршлага байна. Үүнээс жишээ авч манай улс хэрэгжүүлж болно гэж тэрээр үзэж байна. Энэ төрлийн хүмүүс чи одоо нэгдүгээр цагдаагийн хяналтанд орно, хоёрдугаарт нь олон нийтийн хяналтанд орчихно. За тэгээ гадуу дотор явахаар хүмүүс бол бас мэдэн шүү дээ. Ийм гэмт хэрэг үйлдсэн юм байна гэдэг. Нөгөө талдаа эсэргүүцдэг хүмүүс нь болохоор нэг хүнийг одоо насан туршид нь одоо ингэж нийгмээс гадуурхаж байна, ялгаж байна. Энэ хүн чинь бас олонныхоо дунд ороод амьдрах болцоотой гэж ярьдаг. Гэхдээ яг энэ төрлийн гэмт хэргийг сэтгцийн өвчтөе хүмүүс одоо үйлддэг байх магадлал маш их. Эсвэл одоо ганц донтон ч юм уу те давтагдах байдал их байдаг учраас энэ дээр анхаарал гэж. 1990-ад оны ихэр Америкийн нэгдсэн улсын Нью-Жерси мужид 7 настай Меган гэдэг охин гэмт хэргийн хохирогч болсон. Охины хөнөөсөн этгээд өмнө нь яг энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байжээ. Энэ асуудал хугацаар хөндөгдөж Америкийн нэгдсэн улсын засгийн газраас бага насны хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн этгээдийн мэдээллийг ил тод тавих хуулийг баталсан байдаг. Өдгөө дэлхийн олон орн энэ төрлийн хуулийг мөрдөж байна. Тэр утгаараа ийм төрлийн хууль манай улсад зайлшгүй шаардлагатай болохыг хуульч онцолж байна. Чанчуудаж Баттар, Живгэний Павлов, Бүрсүрэн Малма, Ice Global. Бред театр Монголд хүрэлцэн ирлээ. Бред уран бүтээлчдийн манай улсад хийж байгаа альчлан тоглолт анхных биш ч энэ удаагийнх онцгой ач холбогдолтой. Халахын гол тангараг жүжигийг яагаад Монгол хүмүүр үзэх ёстой вэ гэдгийг яг одоо хүргье. Война — это очень грязная, тяжелая работа. Жаргановна, вы почему все время в них-то работаете? Через зал работаете, видите, какой зал длинный. Ice Global-д аз төхөөлөө. Халахын гол тангараг жүжигийг Монголын үзэгчдэд толиулахаас нэг өдрийн өмнө манай зураг авалтын багийг ерөнхий бэлтгэлд урьсан юм. Улаанбаатар хотод нийт 4 удаагийн тоглолтыг офицеруудын ордонд зохион байгуулахаар төлөвлөжээ. Үзэгчид үн төлбөргүй үзэх боломжтой. Но мы уже были с этим спектаклем. Бэлгийн жүжигрээ бараг Монголыг тойроод ирсэн. Дарханд очсон, Эрдэнэтэд очсон, Чой балсанд очсон, Чингис хотод очсон. Төв аймагч тоглосон юм. Мэдээж Монголын драмын театрын тайзан дээр ч энэ жүжигээ төлөвлөсөн. Ведь сестры гибнут, поэтому берегите себя. В помощь вам решено дать выздоравливающих. Ребята молодые, поэтому никаких шуры-муры.
Халахын гол тангараг бол Брэдийн театрын монгол хэл дээр тавьсан орос хэлний цөөнх хэсэгтэй анхны жүжиг юм. Энэ бүтээлийн төлөө Брэд жүжигчид монгол хэлний мэдлэгээ тусгаалan сайжруулах шаардлагатай болжээ. Тавилтад оролцсон Монголын хэд хэдэн уран бүтээлч үүнд тусалсан байна. Найруулагчийн хэлснээр тэдний оролцоо жүжигийг улам баяжуулжээ. Погружаемся, что ли? А вот у монголов Монголчуудын давуу тал бол импровизац их сайн хийдэгт байгаа юм. Нэг тийм төрөлхийн чанартай гэх үү дээ. Тэд заавал гүн ухаж удаан бэлдэхгүйгээр шууд тоглож импровизац хийж санаагарч чаддаг. Өөрөөр хэлбэл маш амархан асаж нээгддэг их нээлттэй үн чанартай хүмүүсээ Энэ түүхийн гол баатар Цэрэнгийн Чимэц Сүрэнгуйч мөн тийм хүн байжээ. Тэрээр Дорнодын Брэд охин бөгөөд 16 настайдаа 15 найз охиныхон хамтаар сайн дураараа фронт руу явсан юм. Энэ их амжилттай дан болж яадаг. Бид нэрндэд суудад сургууд. Тэгээд одоо манай эрэхтэй хамаагүй улсууд тэг бүгдийн зэрэг татаад явсан байсан. Тэр ямар улс гэрт байсан бэ гэхэд эмээ өвөөнөөс улс байхгүй байсан. Тэгээд эднэр би боддоо энэ дэрнэ ямар тусалцгаа үзүүлэх юм бэл дээ. Надад ямар мөнгө төгөрөг байх яадаг гэж боддоо. За тэр дан болж байгаа газарсан би өөрийн биеэрээ явъя гэдэг гэж хэлсэн. Брэд театр хэлбэрийн олон төрөл өөрмөц шийдлэрээ алдартай. Энэ жүжигч мөн ялгаагүй. Тус бүтээл, тусгай эффект, дүрс бичлэг, анимацаар баялаг болжээ. Брэд театрын Улаанбаатар дахь энэ удаагийн айлчлан тоглолт богинохон ердөө 2 өдөр буюу 5 дугаар сарын 4-5-нд өдөрт 2 удаа тоглоно. Гэхдээ энэ жүжиг монголчуудын хувьд ялангуяа залуу үеийнхэнд маш чухал ач холбогдолтой. Монголын ард түмэнд энэ жүжиг юугаараа их чухал үр өгөөлтэй вэ гэхээр 1939 онд өрнөсөн халахын голын тулааны үед болсон эрэлхийг зоригтой Ахмад Айчдын маань түүхээр бүтсэн энэ сайхан жүжигийг үзснээрээ энэ цаг үеийн залуучууд маань их орон эрхчлөө тусгаар тогтнол аль юугаач төлж болчихгүй үнд цэнтэй гэдгийг ойлгох болно. Сергей Тучков, Ice Global. Жудочид медалийн чансаагаар 3 дугаарт жагсжээ. Циндотоор 15 дахь ялалтаа авлаа. Төмөр нудрага Нандин Эрдэнэ Бразилийн тулаанчийг хүнд цохилтоор булган авчээ. Өсвөрийн хоккейчид олон улсын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ. Дүнжин гараа 2026-д 203 хурдан хүлэг уралдлаа. Манай тамирчид амжилтаар дүүрэн байна. Тажикстаны Душанбе хотод болсон олон улсын жудогийн цуврал тэмцээнээс манай тамирчид 2 алт 2 мөнгө 1 хүрэл медаль хүртэж 34,240 тамирчнаас медалийн чансаагаар 3 дугаарт жагсжээ. Тус тэмцээнд нийт 17 тамирчин явснаас эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Ану дээр 63 кг-ийн жинд Ган Хайч нар алтан медаль, 57 кг-ийн жинд Ариун Заяа, 63 кг-ийн жинд Инхрэлэн нар мөнгө, 52 кг-ийн жинд Нандин Эрдэнэ хүрэл медаль тус хүртжээ. Манай жудочдын дараагийн тэмцээн энэ сарын 8-нд Казахстаны Астана хотод болно. Нийт 38 орны 309 тамирчин өрсөлдөхөөр бүртгүүлсэн тус тэмцээнд Монгол улсаас 19 тамирчин өрсөлдөнө. Циндбаатар маань одоо мэрэгжлийн боксын одоо тэмцээнд ороод дөнгөж сая одоо төрүүлчихлээ шүү дээ. Probox TV төслийн хүрээнд WBC холбооны мөнгөн бүсийн төлөө гавьт тамирчин Эрдэнэ хотын Циндбаатар, Барбадосын боксчин Копия Брэдитэй Америк нэгдсэн улсын Мэриленд мужид тулалтлаа. Тулаан 10 үе үргэлжилж шүүгчдийн саналаар Циндбаатар өрсөлдөгчөө буулган авч мөнгөн бүсийн эзэн болжээ. Ийхүү тэрээр мэрэгжлийн бокст 15 удаа тулалдахдаа бүгдд нь ялалт байгуулад байна.
Төмөр нудраг мөнгө цоожийн Нандин Эрдэнэ ээлжид ялалтаа авлаа. Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа хугацаанд тэрээр нийт 31 удаагийн холимог тулгааныг хийж 20 удаа ялжээ. Өнгөрсөн амралтын өдөр тэрээр 21-т ялалтаа авлаа. Тодорхойлбол өмнөд Солонгост төвтэй холимог тулгааны Black Combat холбооны BND Black Cup Солонгосын эсрэг Евроаз гэсэн тулгаанаар Бразилийн Флавио Сантоштой тулалдаж хүнд цохилтоор буулган авчээ. Кыргызстан улсын Бишкек хотод U18 насны Азийн цомын аврах шалгаруулах тэмцээнд манай өсвөрийн хоккейчид хүрэл медаль хүртлээ. Тэд өнгөрсөн шөнө Индонезийн багийг 7-г харьцах нь 2-оор хоцсноор медалийн болцол хангажээ. Мөн тоглолтын шилдэг тоглогчоор довтлогч Чин Бэлэг тодорсон байна. Сонирхуулахад Азийн цомын аваргаар Узбекистан баг шалгарч Кыргызстаны баг мөнгөн медаль хүртэж, энэтхэг Макаогийн Шигшээ баг 5-6 дугаар байр эзэлжээ. Дүнжин гаруй 2026 Марин спорт уяачтын холбооны нэрэмжтэй хурдан байрны уралдаан хүйд олон худагдах цагаан хөтөлт амжилттай болж өндөрлөө. Уралдаан соёолон ихнаас сонгомол дунд гисэн 3 төрлөөр болж соёлын насанд 76, сонгомол дунд насанд 63 морь уралджээ. Мөн их насны 80 морь бүртгүүлснээс 16 нь хасагдаж 64 морь уралдсан байна. Улсын бүсийн зэрэглэлгүй болсон тус уралдаанд төрүүлсэн хурдан морьдыг 29 төгрөгөөр байлж 20 хүртэлх эзэлснийг тодорхой хэмжээний мөнгөн шагналаар урамшуулсан нь онцлог байжээ. Ice Global спортын эргэн тойронд болсон зарим үйл явдлаас танилцууллаа. Эрхэм үзэгчдээ та бүхэнд даваа гарагийн мэдээний хөтөлбөрөөр хүргэлээ. Анхаарлаа хандуулан хамт байсанд баярлалаа. Баяртай.